царайгаа гарахгүй бишиж үзье гэж бодлоо. Царай гарахаар бас арай өөр характер гаргаж гэж байна шүү дээ. За. Би одоо юу ч хамаагүй ингээд толгоонд орсон болгоно ярих гэсэн санаатай байна. Өнөө түрүүнд ээжийн гэрээс итгэм авчаад явж байна. Тэгээд би ингээд ээжийнхаа гэрээс юм итгэм авдаг ийм эмэгтэй, ийм ээж, ийм охин, ийм нөхөр гэж. За ерөөсөө ээжийнхаа гэрээс итгэм авдаг байдалтай би бол айгаа жоохон гимшиж байгаа. Гэтэ надад бас жоохон хөвгөлтэй санагдаад байна. Яа надад хөвгөлтэй санагдаад байгааг бол надад тийм сахилахгүй мэдрэмж төрөөдтэй тэр маань надад зөв кайф гэж. Гэтэ муухай болохгүй ээж минь зөндөө ядарч байгаа. Тэгээ би одоо ингээд орлоготой болмоор байна. Би одоо яаж орлоготой болох вэ? Зэмдээ ингээд орлоготой болох гэдэг юм надад амар айлгадаг. Тэгээд ээж намайг байнга мөнгөөр хангаад ингээд одоо дээрс нь бас мөнгө өгдөг болсон. Тэгээд ингээд ээж аа хоёр ээжлээ мөнгө өгөөд хахаар би дээрс нь нэг жоохон юмд баярлцдаг болохоор тэгэл нэг юм хүсэхгүй амьдралаас нэг юм хүсэхгүй ингээд байчих гадах юм аа. Тэсэн чи хүмүүс талаар ингээд баян болмоор амар их бодд юм билээ. Үүлээжээ. Үүлээжээ. Эсэн тийж ирж байна уу? За эсэн тэгвэл одоо 50 ярио. Одоо тэгээ хүмүүсийг миний яриаг сонсох завгүй байгаа. Тийм ээ, ээж нь тэгж бодоод тахгүй юу? Ээжийнх нь яриаг сонсох завгүй. Энэ бүр миний харчаас илүү гоё харагдчих гадаа. Ямар гоё харагдсан юм бэ? Нэг гоё харах уу? Арай олчгын тайван гоё. Романтик. Яасины. Тэгсэн мүү хизээ яаяа гэсэн. Хизээ яаяа ингээ яаяа баш юм уу? Тийм яаяа баш юм уу миний? Яаяа гэдэг амар яаяа болоод өгсөн. Юм ярьчаар манай хүү хажуунаас зөвхөн зориулаад тах юм аа. Тийм. Миний яриа сонсох нь өсө хойлоорч. Одоо монголчууд ингээ хоороор хийв тэмжүүнгүй юм шиг харагдаж байгаа юм яг гэр гэртээ ингээ хүүхдүүдэд амар хайрлаад үнсээл айгаа гоё ингээл бүгд ингээ гэр гэртээ айгаа гоё байгаа юм шиг надад санагдаад байдаг байхгүй юу. Гэр гэрт нь орж үзээгүй ч гэсэн. Одоо бүр тийж ярьсан чинь бүр гоё санагдчихэв. Өсгөл далайгаа айгуу санаж байна. Өсгөл тахад амар гоёсон. Би байгальд өөрийн мэдлгүй нэг байгальд амар удаа алхахаас аргагүй байдаг. Тэгээд зүлгэн дээр алхаал байдаг шүү дээ. Дэлгүүр орохын тулд машингүй, мотоцикл авахгүй. Тэгээд дэлгүүр орохын тулд амар хол алхахдаг гэсэн шүү дээ. Алхаал. Тэгээд нэг төвшөөхгүй яагаад л тэгж алхах ёстой болохоор тэгээд дэлгүүрээс юм авахаараа бүр тэрийгэ барайл алхах шүү дээ. Тэгэл хүүхдээ өөрөөл идэж явах юм да барайл алхдаг штэ гоё. Одоо энэ ч бол би тэгээд яар дижүү барьж алхахыг бодсон болохоор ч юм уу жоохон залхуурж байгаа. Тэгтээ уул руу явж байгаа. Миний амар гоё мэдрэмж ингээд сая доллараар үнэлэгддэг байвал амар гоё. Би л өөрийнхөө амар гоё мэдрэмжийг ерөөсөө эвдэж сонин хүн болж сонин ч байх үү дээ өөрхий. Нөгөө нэг өөр төрлийн өөрийнхөө ингээд энэ байгаа төвшин буулгаж байгаа заавал нэг буулгаж нэг газар аваачиж байгаа. Буулгах цаашаа хаанаас ч буугаад байгаа юм. Ярихад амар хэцүү юм уу? Энэ чамин энэ нарийн ширхэгтэй юм аа шүү дээ. Ингээд бүдүүн бараг болгож аваад тийм. Нарийн ширхэгтэй юм бүдүүн бараг болгож аваад тийм бүдүүн бараг цалиа авахгүйгээр нарийн хിവэр нь гүрээж агаад бүр нарийн амар их мөнгө нарийн мөнгө. Нарийн бүр ингээд асар их хязгааргүй мөнгө юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Энэ бүр гой зүйлээ. Энэ бүр яг ингээд миний энэ өрөөдөж явж байгаа зүг бол бүр үнэхээр гайхамшигтай гой зүг байхгүй юу? Би энэ амар гой зүгээ хүнд тайлбарлаад хүнд яриад явдаг бол нэр ямар сайхан бэ? Хичнээн сайхан бэ.
Яг энэгээр яриад яг энэ мөрөөдлөөрөө байвал нэрээ. Би энэ мөрөөдлөд ихтэй ингээ хаяа алдчихдаг байхгүй. Алдаж болохгүй. Энэ яг байгаа. Энэ бидний торгон мэдрэмж. Чинээ сайхан билээ дээ нэрээ. Үуч. Чинээ хайр өгдөг лээ энэ торгон мэдрэмжинд. Энэ зүгээр л хайраар тоглолт хийгээд бөө хайр ингээл унтраал. Энэ нэгээ хайрлал ингээл орчноо хайрлал бүх юмыг хайрлал гэждэг юм амьдрал байхгүй. Тэгээд би нөгөө нэг ганцаараа байна. Би ягаа ганцаараа энэ хайрлахын урлагт суралцаад байгаа юм. Би өөрийгөө ч хайрламааргүй намайг хүн хайрлах хэрэгтэй гэж уурлал. Хүмүүс надад яа тоож ирэхгүй байгаа юм. Юу вэ? Кой юм барьжаарэ. Чин ихтэй баллаа хэлсэн дээ. Тэний өргөстэй тултлан өглөөлөө хийчихсэн шин. Мэдгүй тийчгүй жанааш нүгч. Тэгэл мөнгөний асуудал гээл ийм хүмүүс дээрээс би яг энэ амар гоё мэдрэмжээ умартаад гинтл нэг амар өргөдөлтөө хүн болж хувраал аашлал орилол дэмээс даа нэг муу хаян болдог даа нинж юм. Миний нинж чинь тийм хүн биш дээ чи. Амар сайхан зөвлөг юм билээ.